Ядаж одоо цагдаа дуудаад ч юм уу цагдаатай хамт очиж болно шүү дээ. Очиж эгчтэйгээ 20 жил зогсож жагаад эцэс сүулт нь барих мөчтөд тэнийг алхам хийхээр энэ кинонд болохоор нүцгэн гараараа мангастаа зодтолцсон бол яах вэ? Бид хэд кино үзэж байхдаа киноны дүр нь амар тэнэг үйл хийхээр бид хэд ёо гэж боддоо шүү дээ. Энэ болохоор надад бүр яг тийг санагдаж байна хүү. Та хизээ нэгэн өдөр баг зүүсэн эвгүй хүн эсвэл сүнс зомби таны нүдэн дээр харагдах юм бол та яах байсан бэ? Ихэнх хүмүүс бол яхаа мэдгүй балмагдах байх. Гэхдээ зарим киноны дүрүүд болохоор ямар ч утгагүй алхам хийж өөрсдөө аюулд оруулдаг юм байна. За, hi guys, Темковын дараагийн бичлэгэндээ тавтаа морил. Энэ удаагийн дугаар дээр хэдүүлээ юу үзэх вэ гэхээр аимшиг кинон дээр гардаг хамгийн тэнэг гэмээр ямар ч утгагүй галзуу шийдвэрүүдийг хамтаа үзэх болно. За ийм алхам хийгээд байхдаа яах вэ гэмээр бүр өмнөөс нь бүр харамсал тийм киноны дүрүүдийн одоо хийжсэн үйлдэлүүд байд юм байна. Тэр одоо тэнэг гэмээр үйлдэлүүдийг хамтаа кинон дотроос мэдэж авах болно. За тэгээд энэ контент болохоор миний одоо аимшиг киноны контент дундаас бол нэлээд сонирхолтой дугаар байх болов гэж бол итгэл төрж байна. Таад мэн бичлэгээс өмнө лайк дараагүй, subscribe дараа дэмжиж бити мартаарай. Бид утгагүй silver play бутанд бичлэг хийх гэж байна. За, let's go guys. Энэ дугаарыг спонсороор Kavar брэнд хамтран ажиллаж байна. Kavar нь цэвэр органик чипсээр хийдэг. Түүгээр зогсохгүй дангаар нэтсэн хоолныхаа дараа ийдсэн ч үргэлж тохиромжтой юм байлээ. Дотроо маш их жимстэй учраас амт үнэргээр үнэхээр янз юм байлээ. Надад энэ cherryтэй төрөл нь үнэхээр таалагдсан. Тэгээ та хэд маань олон төрлийн сонголтоо хийгээд гэртээ хэрэглээд үзээрэй. За тэгэхээр хамгийн тэнэг үхэлтэй киноны нэг дэх кино болохоор Jeepers Creepers гэдэг кино байт юм байна. Хэрвээ та ганц ч мишээ одоо яваагүй замаар машинаараа явж байсан бол хэрвээ тэр зам дагуу аимшигтай хүн нэг одоо хүн шиг биетэй юм нэг бохрын хоолоор одоо хайж байгааг харах юм бол та яг юу хийх байсан бэ? Магадгүй та цагдаа дуудах эсвэл зогтох уу айл нэгийг сонгох байх. Гэхдээ яаж ч утсаа одоо тэр хонгол руу бол өсөрч орохгүй байх. Харамсалтай ийм үйл явдал болохоор 2001 оны Jeepers Creepers кинонд бол гаргаж өгдөг. Дари болон түүний эгч хоёр одоо нэг с ижигтэй эрийг бол хардаг тухайд том ачааны машинтай маш хэрцгий царайтай хүнсний уут шиг одоо юм бариад хоолойд нэг зүйл одоо чулуудаж байгааг бол тэр хоёр хардаг. Эгчдүү хоёр болохоор айгаа зүгээр өнгөрөөж явдаг. Гэхдээ сэжигтэй эр болохоор тэднийг хөөж мөрөгдөг. Энэ үед болохоор Тэриш болон Дара хоёр энэ хүн үнэхээр аюултай байна гэдэг бол ойлгодог. Тэгээд төд бодлого яадаг вэхээр эрэгтэй дүү болох одоо Дарын амар тэнэг үйлдэл гаргадаг юм байна. Дари болохоор айгаа зогтохын оронд ингэж хэлдэг. Өчтөр тэр хоолойд юу шидэж байсан бол явж шалгая гэж бол хэлдэг. Харин эгч нь болохоор болиулах гэж одоо оролдог боловч Дари бүр шалсаар байж байгаа тэр хоёр шалхаар явдаг ба. Тэгэд эгч нь одоо хөлийн алдаад Дари хоолоор одоо ундаг. Тэгээд Дари унсныхаа дараа яадаг вэ гэхээр цогцоор дүүрэн одоо аимштай хонгол байсныг бол тухайд ойлгодог. Тэгээд Дари болохоор хонгилоос гараад ирэхэд мангас болох одоо крипер бол тэднийг араас нь дахиад хөөдөг. Тэгээд киноны аимшиг эхэлдэг. Киноны эцэст болохоор яадаг вэ гэхээр алуурчны анхаарлын төвд Дари бол орж Даригийн амьдралд бол аимштай төгсгөлийг авчирдаг. Гэхдээ тад бодоод үзтээ тэр хонгол руу мэдээж юм хүн шиг юм хийж хахад доошо тонгоож ордог хүн байх уу? Ядаж одоо цагдаа дуудаад ч юм уу цагдаатай хамт очиж болно шүү дээ. Очиж эгчтэйгээ ямар ч одоо өөрийгөө хамгаалах зэвсэггүй тэгээд очино гэдэг бол бараг л амиа хорлсонтой тэнцэх хэмжээний үйлдэл үстэй. Бас л тэнэг гэмээр үйлдэл үгүй юу. За тэгэхээр хоёр дахь киноны хэсэг 2014 оны Creep гэдэг кинонд болохоор видеографер Аарон нэг сүүлийн үеийн одоо өвчин туссан нэг хүний одоо видеог одоо хийж одоо тэмдэглэл үлдээх гэж явдаг. Энэхүү ажил үрийг авсны дараа тэр яадаг вэ гэхээр аслагдсан байшинд очиход өнөх хэрэгтэй тэр хүн маш их сэтгцийн өвчтөй хүн бол байдаг. Аарон болохоор маш их цочирдож одоо өвчтөн болох Есеф нь болохоор Аароныг одоо айлгадаг. Тэгээ зогсохоор аимшигт одоо гэмт хэрэгтнүүдийг одоо илчилж эцэст нь чоны маск өмсөж одоо гарахыг нь хүртэл одоо хоригддаг байгаа. Аарон болохоор зөрчилцөөр байж байгаа эцэс үлдэн цогтож бол чаддаг. Гэхдээ яасан бэ гэхээр бүх зүйл дуусах хэрэгтэй байсан. Гэхдээ дуусаагүй. Сэтгцийн өвчтөй болох одоо Есеф нь Аароныг одоо үргэлж одоо айлгасаар байдаг. Шуудангаар одоо маш их хэмжээний эд зүйл захаа махаа бол явуулдаг. Тэр үед болохоор цагдаа нар да ямар ч одоо тус төхөн бол үзүүлж чаддгүй. Тэгээд яадаг вэ гэхээр киноны хамгийн бодиттой амар тэнэг гэмээр үйлдэл бол гардаг. Сэтгцийн өвчтөй болох Есеф нь болохоор одоо Аароныг өдрийн цагт одоо уулзахыг бол уриалж эвлэрч одоо нэгдэхийг бол уриалдаг. Аароны ихний тэнэг шийдвэр нь юу вэ гэхээр тэр уулзахаар бол очдог байгаа. Хоёр дахь тэнэг шийдвэр нь юу вэ гэхээр сандал дээр суудаг. Бүрэн ил одоо газар байдаг. Тэгээд хамгаалтгүйгээр одоо нуур руу одоо харж суудаг байгаа. Тэгээ эцэс сүлний яадаг гэхээр Аароны хамгийн сүүлийн мөч тухайд ирдэг байгаа. Гэхдээ Аарон одоо юу бодож хүлээж суудаг байна те. Бичлэг хийгээд тэр хүнийг одоо ямар аюултай хүн бэ гэдэг мэдчихэж одоо уулзах гал очичаал байдаг. Бид хэд кино үзэж байхдаа киноны дүр нь амар тэнэг үйл хийхээр бид хэд ёо гэж боддоо штэ. Энэ болохоор надад бүр яг тийг санагдаж байна хөө. За тэгэхээр дараагийн киноны хэсэг. Алуурч нэг бүр 80 болж эцэс сүлд нь барингуутлаа алгүйгээр одоо тэнэг гэмэр үйл хийнгүүтлээ. Гол дүрүүд нь өөрсдөө алуурчдаг тиймэрхүү тохиолдол байдаг штэ. Энэ кино болохоор яг тийм заяа. Лори Строт 2 болохоор 20 жил одоо Майкл Мерсис одоо айж зүхтаж
тэмцэж ирдэг. Эцэс үлд нь болохоор тэр Майклыг барьж чаддаг. Майклыг болохоор дээш нь харуулад дүүжлэнгүүтлээ юу ч одоо хийж чадахгүй нөхцөлд бол оруулж чаддаг. Тэр яг одоо түүнийг бол дуусгах боломжтой. Дараах сонголтууд бол түүнд бол байсан. Майклыг доош нь унгаагаад дуусгах, эсвэл тэндээс зүхтах, эсвэл цагдаа юм уу тусламж дуудах. Тэгсэн чи яасан бэхээр Лори яг юу хийсэн гэж? За би масктай нүрийг нь харах гад оролдъё гэж бол хэлдэг. Энэ үйл явдал нь яг л Scooby-Doo дээр гол гардаг. Муу талын одоо маскыг аван голыг таньдаг хүмүүсд нь байгаад байдаг шүү дээ. Яг одоо тийм Google-ийн киног одоо их үзсэн юм уу яасан тиймэрхүү үйлдэл гаргадаг. Ингээд Майкл болохоор юу хийдэг вэхрээ альва ингэж нэг сайхан боломж гарлаа да гэсэн бодолтойгоор Лориг болохоор барьж аваад бүр унгаагаад бүр мөсөн дуусгачихдаг. 20 жил зогтож жагаад эцэс сүулт нь барих мөчтөд тэнийг алхам хийхээр бид ийм үйлдэл бол хийхгүй зү тэ. Хийхгүй бидтэй тэ манаха. За тэгэхээр дараагийн киноны хэсэг. Энэ кинонд болохоор нүцгэн гараараа мангастаа зодтолсон бол яах вэ? 13 дахь баасан гариг гэдэг одоо киноны 8 дахь хэсэгдэр болохоор Джейсон бол үнэхээр 8 удаа хүн алаад баг өхөдгүй зомби шиг бол аимшигтай тийм амтан бол болсон байдаг. Тэгэхээр ийм аимшигтай амтныг харах юм бол хүмүүс бол юу гэж бодох вэ гэхээр нэг бол зүхтах, эсвэл нуугдах, зэвсэг хаях, эсвэл огт ойртохгүй байх байсан. Гэтэл яасан бэхээр боксчин залуу болох одоо Жулиас бол юу хийсэн гэж Джейсонтой болохоор нүцгэн гараараа одоо тулаан хий гэсэн бол шийдвэрт хүрдэг. Тэгээ яадаг вэ гэхээр одоо алуурчин болох Джейсоныг бол амар зодцдог нүднүүдгүү. Бараг 2 минутын турш зодчихсэн чи яастдаг вэ гэхээр Джейсон болохоор одоо дуусна уу гэж бол хэлдэг. Тэгээд Жулиас болохоор хамаг хүчээ бол бараа дуустдаг. Харин Джейсон болохоор одоо миний ээлжгээд Джейсон яг л одоо ядарсан GPS шиг баг угаар алхаж байгаа нэг цохилтоор дуусчихдаг. Юу бодож алуурчтай нүцгэн гараараа зодтолцдог байна. Алуулна штэ зүгээр л тэр чигээр цухтаа авчихгүй дээ. Ядчил одоо зэвсэг хийж болно доо. За тэгэхээр дараагийн киноны хэсэг. Заримдаа хүмүүс болохоор сайхан сэтгэл гаргах гэж одоо хийдэг боловч эцэс сүлд нь өөрөө төгсдөг тиймэрхүү кинонд байдаг шүү дээ. Яг энэ кино бол яг тийм. Тэгээ Барж гэдэг кинонд болохоор жилд нэг удаа одоо бүх гэмт хэрэгтүүдийг 12 цагийн турш одоо сулдаг. Тэр шин болохоор их гэр бүлүүд болохоор гэрийнхаа хаалгыг бол түгжээд чимээгүй байж гэрээсээ гаралгүй шууд л одоо амьд гарахаа боцдог. Манай гол дүрийн Сэнди болохоор гэр бүл нь бол аюулгүй, том байшинтай, супер хамгаалтын системтэй. Зүгээр л хаалгаагаа шүнжин бол төвчээд өнгөрөх боломжтой байсан. Гэтэл яадаг вэ гэхээр гэрийнх нь одоо баг хүү болох Чарли болохоор гадаа нэг хүн туслаач гэж хашгираад байгааг бол сонсдог. Тэгэд хүүхэд болохоор би сайн зүйл бол хийх ёстой гэсэн одоо сэтгэлээр хамгаалтын системээ унтраагаад халаа онгоолгоод нөгөө хүнийг бол гэртээ оруулдаг. Тэр галзуу нэгэн орж ирэнгүүтлээ бас бусдыгаас уриалаад оруулаад ирдэг. Тэгээд яадаг вэ гэхээр наадах хүнээ явуул эсвэл та нарыг алах болно гэж бол сүрдүүлдэг. Эцэг нь яадаг вэ гэхээр бүгд одоо тэмцэлдэж эхэлдэг. Гэвч цаашлаад болохоор улам илүү хүндрээд галзуу бүлэглүүд болохоор гэрт нь орж ирээд тулаан эхлэж аав нь гэр бүлээ хамгаалж байхдаа алга болчихдог. Эцэс сүлд нь яадаг вэ гэхээр хүүгийн одоо сайхан сэтгэл дараах 3 үр дагаврыг бол авчирдаг. Гэрт нь халтлаг болж гэр бүл нь өөхөг шахаж аавынхаа 8 наснд эрсддэг. Яа, гэхдээ та бас надтай адилхан бодож байгаа бах те. Заримдаа сайн хүн болж одоо сайхан сэтгэл гаргах үед сайхан сэтгэл рүү устцдаг хүмүүс байдаг те. Хэрэв та бүхэнд хэн нэгэн сайхан сэтгэл гаргаж ирсэн бол тэр зүйлээ хизээж битээ мартаар манайхаа. За тэгэхээр сүүлийн кино. Энэ кино болохоор бас ч гэж гайгүй бараг л сонголтгүй кино. Гэхдээ сонголттой. Ихэнх хүмүүс Сав гэдэг киног бол үзсэн байх. 2014 онд бол гарч ирсэн. Эхлээд болохоор хоёр хүн гинэс сэрж бол эхэлдэг. Тэр өрөөнд болохоор Адам болон доктор Лерос гэдэг хоёр бие биенээ танихгүй хүмүүс байдаг. Тэр хоёр болохоор хоёулаа болохоор гинжинд бол хадагдчихсан. Тэгээ дээрэс нь нэг өгсөн хүн бол байдаг. Адам Лерос хоёр болохоор эхэндээ юу ч санахгүй байдаг. Гэтэл өрөөнд одоо нуугдсан одоо касет олддог. Касет дээр болохоор та нар тоглоомын нэг хэсэг боллоо. Амьд үлдэхийг хүсвэл дөрмийг даг гэсэн хэсэг байдаг. Лоренсийн одоо касет дээр түүнийг айлах нэг нөхцөл тавьдаг. Тэр нь болохоор чи Адамыг тодорхой хугацаанд алж чадахгүй бол гэр бүл чинь үхнэ гэж бол байдаг. Энэ үед болохоор хоёулаа одоо ойлгож эхэлдэг. Зүгээр нэг хоригдол бол биш. Jigsaw гэдэг нэртэй одоо цуврал алуурчдын тоглоом болсноо ойлгодог. Тэр хоёр болохоор эхэндээ нэг хөрөө олж авангуулаа тэр хөрөөгөөр одоо төмрөө хөрөөдөх гэж маш их хичээдэг. Харамсалтай нь ерөөсө төмөр бол даадаггүй. Адам эцэст нь ойлгоод энэ хөрөө далд санаатай гинжиг биш харин гар хөлөө тайрч одоо эндээс гарах юм байна гэдэг бол хэлдэг. Эндээс болохоор жин киноны аимшигтай зүйл хэлдэг. Кинонд болохоор бас Лересийн гэр бүл нь бас барьцаалагдсан гэж бол харуулж өгдөг. Jigsaw болохоор кинон дээр болохоор тоглоомыг зөвхөн өрөөнд биш бүхий л хотод болохоор өрнөж байгаагаар бол харуулдаг. Тэгээд төгсөлт нь киноны хамгийн төгсөлийн одоо шоконд оруулмаар хэсэг гардаг. Тэр нь болохоор өрөөний голд өгсөн байсан хүн болохоор одоо энэ цуврал алуурчин өөрөө бол байдаг. Тэр болохоор өдийг хүртэл амьд байсан бөгөөд одоо тэр хоёрыг хийх гэж байгаа өгүүлэлтийг бол цаг минут тутам бол бүртгэж байсан. Тэгээд Jigsaw эцэс сүлд нь ингэж хэлдэг. Game over. Магадгүй зарим хүмүүс бодох байх л тэнд байсан магадгүй утсыг аваад ярих ч юм уу. Ядаж эртгэжээ хөрөөг аваад одоо ажиллаа гүйцүүлээд амьд үлдэхээ бодох байсан ч юм уу те. Төгсөл нь энэ киноны шийдвэрийг та бүхэнд үлдээ. Хэрвээ та байсан бол ямар гарц гаргалгаа хайх байсан бэ? Магадгүй тэр үгсэн гэд байсан хүнийг шалгаад өөрийг нь барьцаалах байсан болов уу? За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайк дараа, subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. За тэгээд part 2-ыг хэрвээ та бүхэнд энэ дугаар таалагдсан бол би хүргэх болно.
Бидэд бас иймэрхүү төрлийн бас дахин тийм 5 кино байгаа. Та хэд маань part 2-ыг үзэх хүсэн бол comments дээр part 2 гэж бичээрэй. За тэгээд дараагийн контентоор уулзцгаая.